За дараагийн хичээлдээ оръё. За энэ удаа болохоор зэрэг хэдүүлээ зурагт ном яаж үүсгдэг гэдэг талаар манайхан бол ашиглаж байгаа байх гэж бодож байна. Гэхдээ бас илүүдэхгүй баг. Тийм учраас орохоор шийдлээ. Тэгээд зурагт ном бол ялангуяа бага ангийн хүүхдүүдийн хувьд бол сургуйч дээр хийхийг шууд үгээр уншиж байхаасаа илүү зурагтай бичвэр их байх юм бол илүү бас сонирхолтой байх болов гэж ингэж бодож байна. За 3 дугаар ангийн монгол хэлний сургуйчиг за аудио файл гэдэг ингээд ийсэн гараа байна те. Юу лээ мэдлээ цэг юм байна. Сургуйчиг. За мэдлээ цэг юм руу ордгийн учир юу гэхээр зэрэг энэ сургуйчгууд татах боломжтойгоор нэгддэг. Тэгэхээр багш нар шууд аваад ашиглах боломжтой. Жишээ нь ингээ хуулж болж ин тэ зарим тохиолдолд бол хуулах боломжгүй байхад итдэг. За жишээ нь эндээс нэг ихийг уншия. Жишээ нь энэ цагтл за арай жижиг юм аа. Зөвхөн зөвлөч гэсэн юм биш үү? За эндээс сонгодог. За эсвэл ингэ ном татхаас. За ингээд сургуйчгийг татах боломжгүй ч юм эсвэл одоо хуулах боломжгүй байхлаар багш нарт бас дахиад нөгөөдгийг шивэх барих гэдэг ингээд асуудал үүсдэг. Тэгэхээр зэрэг ямар боломжууд байна гэдгийг хэдүүлээ харъя. За жишээ нь одоо энэ дээр 33 дугаар хуудас. За 33 дугаар хуудсан дээр юу вэ? Хүүхдүүдэд уншуулах, сонирхуулах. За жишээ нь өрөм гэдэг нь их байлаа гэж бодъё. За энийг олж татчихгүй. Жижиг хавнаа. За нэг капитод. За энэ дээрээс storybook. Хэрвээ та нарын Gemini-аар орохоор storybook гэж байхгүй юм тайлтын систем дээр storybook гэж бас хайчиж болно. За энэ дээр болохоор зэрэг юу үсгэн? Үлгэрийн ном үсгэн. За энэ хуулсан хэм дээр очиод тавья. За харъя. За энэ үг энтрийг ойлгохгүй байна те. За тэгэхээр нэгэ хуулаад ChatGPT рүү орноо. За энэ дээр H50 надад ямар фондор байгаа вэ? Арай л фонд болох. За одоо нэг хуулаад за нөгөө storybook дээр авчираад энэ дээр хуулаад тавьчих. Хэдэн хөлбөр байна? 1 2 3 4 5 6 7 хөлбөр байна тий. За ингээд команд өгч. За зурагт ном маань үлссэн. Харъя хэдүүлээ.
зуны амралт эхэлж тийм зуны амралт эхэлж мөгч гэсэн юм ерөөсөй байхгүй тий. Гэхдээ зун тэднийх гэхлээр ялчгүй зунтай холбоотой юм байна гэдгийг ойлгосон байна. Зуны амралт гэж нарт хүнсэн сайхан өдөр ийм байшин дээрлээ тэдний хагаарын цэвэрхэн гэсэн юм байсан. Маргааш өглөө нэнэрл хашааныхаа завсраар чамдиж харлаа. Зүлгэн дээр өөрхөн бор туулаад чихээс харталцуулан сууж байлаа. Илүү зурагтай болгож агуулгыг дэлгэрүүл задлж бүр яг нэг зурагтай ном шиг болгож өгч чадж байгаагаараа. За бүр нэр өгчтэй туулаандаа Мали гэдэг юм аа гэт. Тэр өдрөөс хойш энэрл өглөө бүр эртлэн босож Мали туйлаа дээр очдог байлаа. Тэгээ ээжийнхаа өгсөн халсаг ингэдэг байлаа. За магадгүй зарим нэг үгсэг алдаатай байж магадгүй тэрнийг нь бас харах хэрэгтэй. Ингээд бэлэн болсон зурагт номоо өмнө 9 сард орж 10 сард үзэж хахад татах боломжгүй байгаадс. Одоо бол татаж болж байна те. За ингээд. За. Намаа минь татсан. Бор туулаа. Ингээд ороод ирсэн нэг багш зураг хэлбэрээр хэвлэж болж जैन тастаж аваад PDF-ийн файл дээр тавьж болно те гэх мэтчлэн ингээд жижигхэн 7 хүн хөлбөрийн маань хэдэн 10 хуудастай уншихад нэлээд баялаг өнгө зурагтай ийм хэрэглэгдэн болгож хувирах чинь. За би бол жишээг багангийн хичээл дээр авчлаа тий. Бусад хичээлүүд дээр бас яг адилхан. Ялангуяа байгалийн ухааны хичээлүүд дээр бол бүр илүү олон боломжууд байдаг юм билээ.